Энэ хараа өнгөрсөн 7 хоногт авсан байгаа байхгүй юу? Буруу хадгалснаас болоод муудсан. Танаа өргөчин ч гэсэн ийм ногоо байгаа тий. Тэгвэл энэ бичлэгээр ногоо хэрхэн зөв хадгалах талаар сурцгаая. Тэгвэл ногоог яагаад зөв хадгалах шаардлагатай вэ? Нэгдүгээр санхүү тэмэлттэй. Харин хоёрдугаарт бид нар ногоог буруу хадгалснаас болоод ногооноос авах шимтэж жилээ бүрэн авч чаддаггүй. Жишээ нь төмс. Бидний өдөр тутамдаа хамгийн их хэрэглэдэг хүнсийн ногоо. Төмсийг чигтэй орчин буюу хүрэгчэнд хадгалснаар ялдарч муудах эрсдэлтэй байдаг. Иймээс уутнаас нь гаргаад хуурай нөхцөлд хадгалаарай. Сонгон, луун, чинжүү зэрэг хүнсийн ногоонуудыг хөлдөөж хадгалах боломжтой. Ингэхдээ жижилж хэрчээд агаарыг нь сайн гаргаад цэвтэй уутанд хадгалаарай. Харин байцаа, өргөс тэмэх улаан лавл зэрэг хүнсийн ногоонуудыг угаахгүйгээр шууд хүрэгчэнд хадгалах боломжтой. Бууцай, брокколи зэрэг хүнсийн ногоонуудыг 1-2 минут буслахсны дараа сайтар хөргөж цэвтэй уутанд агаарыг нь гадагшлуулж хөлдөөж хадгална. Ингээл 7 хоногийн хүнсний ногоо маань бэлэн боллоо. Эдгээр ногоонуудаар ямар хоол хийж болохыг дараа дараагийн бичлэгээс үзээрэй.